Городын гишүүдийн өнөөдөр амраа болон ирээр. За энэ зээлийн хэлтсэрийг бэлэн болгож ярих гэдэг бол бас амаргүй урт хугацаа шаардсан. Ялангуяа одоо энэ төслийн бас тодорхой хэмжээ нь бол нэлээдгүй хэмжээ нь бас тусламжаар орж ирж байгаа маань. Тийм учраас энэ төслийг бол дэмжих зүйтэй гэдэг зарчим байр суурьтай байна. За тодруулж асуух ганц хоёр зүйл байна. 2017 оны Тэзүү зураг төслөөр хийгдэж байгаа мэн гэж ойлголоо. Тэгэхээр цаашдаа энэ Тэзүү зураг төсөл маань одоо бараг 10 жил болох гэж байна гэсэн үг. Энэ барилга байгууламжийн бүтээн байгуулалт явах явцад өсөх ийм эрсдэл байгаа юу? Энийг бүрэн тооцсон уу гэдгийг нэгдүгээрт асуумаар байна. За мөн одоо энэ төсөл маань одоо өнөөдөр ингээд их хурлаар ороод энэ оны төсөвт одоо багтаад суугаад явах юм бол хизээ эхлээд хизээ бүрэн ашиглалтанд орохоор төлөвлөж байгаа вэ гэдгийг тал дээр бас нэг тодруулаад хэлээд өгөөч гэж хүсэж байна. За гурав дахь асуулт бол энэ эмнэлгийн менежментийн асуудал. 3 дугаар эмнэлгийг өргөдгөх маягаар одоо ингэж явах гэж байна уу? Аль эсвэл тусдаа бие даасан эмнэлгийн статустайгаар цаашид үйл ажиллагаа явуулах гэж байгаа юу? Энэ тал дээр бас мэдээлэл өгөөч гэдэг. За Ачин бүрэн сайд. За тулгын асуулт хариулъя. Тэгэхээр төсөл 2026 онд эхлээд 32 онд дуусна гэсэн юм төлөвлөгөөтэй. За барилгын Тэзүү болон барилгын зураг бол нэлээд их өндөр хэмжээнд хийгдсэн. Төсөвт өртөгт нэг өөрчлөлт мэдээж гарахгүй баг. Гэхдээ нөгөө төсвөө тооцохдоо мисцелленис буюу нэмэгдэх хасагдах зардал бол угаасаа орцсон байдаг. Нэмэх хасах зүйлүүд байгаа. За барилга бол одоо улсын 3 дугаар төв эмнэлгийн хашаан дотор тусдаа барилга болж баригдана. Барилгын урт нь 66 м, өргөн нь 23.5 м. Ийм тусдаа барилга. Тэгэхдээ эмнэлэг нэг удирдлагын доор л ажиллана. Эмнэлгийн нэг удирдлагын доор ажиллана. Эмнэлгийн одоо 3 дугаар эмнэлгийн нэг хэсэг болж ажиллах нэ гэж бол тооцох нэ. За. За улсын хурлын гишүүн Өөрийн Төв.